За Монголын хуульчид, эрх зүйчдэд их талархаж явдаг. Тэмцдэггүй ард түмэн мөхтгөө гэж үг байдаг. Энэ нь болохоор наран тул дээр тэрэг төрж байгаа тэр залууг бол яриагүй. Монголын ард түмний эрх ашгийг хамгаалах үүрэгтэй хуульч, эрх зүйчт нь ард түмнийхөө төлөө тэмцдэггүй, амиа ботсон, ачаагүй бол тэр ард түмэн мөхтгөө гэсэн санаа. Үндсэн хуулийн 16-гийн 14, 19-ийн 6, 55-ийн 2-т хуульчид, эрх зүйчид зөвхөн хар амиа бодож, албан тушаал хөөцөлдөж, баяжхын төлөө явдаг мэргэжил биш ээ. Нийтийн эрх ашигын төлөө хариуцлага үүрдэг мэргэжил шүү гэдгийг үндсэн хуульд нь заасан. 16 жил энэ уул уурхайн баялаг, оюутлогоо, таван толгой, төсвийн энэ олон хулгай явагдаж байхад хуульчдын холбоо хайна байсан бэ? Тэднүүсийг би ичтлэн тэмцэж байна. Тэд надаас ичдэг байх. Азар тэд амиа ботсон ачаагүй учраас надад тэмцэх боломжийг өгсөн. Тэгэхээр өнөөдөр би эрх зүйчид хуульчдыг ярьсангүй. Хуульчдын энэ төлөөллийн байгууллага бол мафи шиг болцсон байна. Гэхдээ тэрбумийн хадгаламжтай. Үйл ажиллагааных нь мөнгөч биш, хадгаламжтай. Тэгэхээр энэ байгууллагыг гишүүдээс нь, хуульчдаас нь, эрх зүйчдээс нь хараат болгоё гэж энэ хууль орж ирж байгаа. Хууль зүйн яамнаас улс төрчдөөс хараат биш. Гишүүдээс нь хараат болё. Олон нийтийн яг өөрсдийнх нь эрх ашигын төлөө үйлчилдэг гишүүд нь эзэн байгууллага болгоё гэж энэ орж ирэхэд ерөнхийлөгчөөс нь хараат болгоцсон байна. Тэгээ миний асуулт бол хуульчдын холбоо нь энэ нийтийн эрх ашигын төлөө ялангуяа төсвийн оюутлогоо, таван толгой, эрдэнтийн энэ том хулгайнууд дээр энэ төрийн өмчийн компаниудын дамнсан том хулгайнууд дээр хизээ тэмцлээ байгуулах. Энэ хууль батлагдахлаар үр дүн гарч ард түмнээ өмгөөлөх